1998 оны 10 сарын 2-ны өдөр арчилсан хувьсгалын удирдагч Санжаа Сүрэнгийн зориг бусдын гарт хэрцгийгээр алагдсанаар түүний журмын нөхөд фракцийнхан гэж ярьдаг. Үзэл санаагийн тээгч нар иргэний зориг ногоо намыг үүсгэн байгуулж бүтээсэн юм а. Ингэж иргэний зориг ногоо нам шудраг ёсны тэмцлээс төрж гарсан, өөрөөр төрж гарсан нам. Өнөөдөр надаас иргэний зориг ногоо намын даргын хувьд намын гишүүд, журмын нөхдүүд, иргэд сонгогчид итгэд дэмжиж саналаа өгж энэ намыг их хурд дөрвөн суудалтай болгосон хүмүүс асуунаа. Иргэний зориг ногоо нам яагаад засагт хамтарсан, яагаад засгаас гарсан гэж. Үүн дээр би ерөнхий сайдыг хариулт өгөөсэй гэж бодож байгаа. Тань дээр очисон бичгийн дагуу иргэний зориг ногоо намын баланкийг эрхгүй итгээд ашиглаж бичиг өгснөөр иргэний зориг ногоо нам засагт хамтрах саналаасаа ухарсан гэж тайлбарласан. Ийм утга агуулгатай зүйлийг хэлсэн. Тийм болохоор иргэний зоригийг дэмжигчид энэ хүн хинбэ гэдгийг бас мэдэх ёстой. Ер нь тэгээд учрал даргын засгийн газар уруулж харуултын дундаас босч ирж байна дөө. Урагч хажуу дард явхад ураг шалгах зам байдгүй шүү. Хамгийн ихний хазгай элтгийн дээр халтараагаад түлхэгчдэг. Энэ засгийн газруудын түүхүүд юм шүү дээ. 2004-8 онд би 3 их хурлын дарга, 3 ерөнхий сайдын нүрийг харж байлаа. Энэ танхим дотор ард нь 7 сарын 1 болсон. Урал таанаас үүсдэггүй гэхээр зориг өсөд мөрөөдөл тэмцлийн дүнд үүсдэггүй. Уралд хувийн ашиг сонирхол хулгаан замаар явсан тэр газараас урагч нар төрдөг. Дөрөв арчилсан нам дотор бэт байна гэж магадгүй манай дотор бас аль аль нь бэтэ тавьсан юм байна. Тэгтээ 28 жилийн тэртээ хэрэгээс болж үүсч гарч ирсэн энэ төрсөн нам үзэл санаа итгэл үнэмшил зарчим үнд зүйлээс ухрахгүй тэрийг дээсээр явна. Цаашдаач дээх болно. Энэ улс төрийн шалтгааныг бас тодорхой хариулаад өгчөөсэй гэж ерөнхий сайдаас хүсэж байна. Дараагийн асуудал. Засгийн газар дээр одоо арай ажил хэрэг зүйлүүд гэсэн. Засгийн газар дээр янз бүрийн үндэсний ороодууд байдаг. 50 гаруй үндэсний, 40 гаруй үндэсний ороо уужаад сүүлд нэг 28 болж багассан. Энэ үндэсний ороодыг болж өгвөл бүгдийг татан буулгах хэрэгтэй. Нэг давхарцсан чиг үүрэгтэй, олон яамдыг хамарсан ийм зүйлүүд болоод. Үндэсний ороо ч өөрөө засгийн газар байхгүй. Үндэсний орооны зохицуулагч нь засгийн газрын хэрэг хэрэглэх газар. Тэгэд бие биенийхээ салбарынхаа сайдууд бие биендээ чөдөр тавьсан. Ажил явахад төвхтэй олон төрлийн үндэсний ороодоо татан буулгах талаар хэрвээ бодсон бол хариулж өгөрөө, бодоогүй бол бас бодож үзээрэй гэж хэлж байна. COP17 дээр дэвшүүлж байгаа Монголын санаачлагуудыг ажил болгоорой. Ялангуяа устай холбоотойс туйлын чухал асуудал шүү. COP17-г зохион байгуулахаар ажиллаж байгаа явцад одоо манай улсаас дансны дугаараа явуул гэд бичгүүд нь ирдсэн бичгүүд ч байгаа. Сауди Арабиас $2 сая, Хятадын СЭДК байгууллагаас $3 сая, Асоциацаас $1 сая тэнцэх Монголд өгөрөг. Мөн дөнгөж саяхан Люксембургоос 2-3 хоногийн өмнө 2 нэмэх нь €5 сая, €7 сая хүртэл евро. Мөн COP-ийн үеэр 200 орчим сая еврог өрөнгө оруулалт хийнэ. За иргэний зориг ногоо нам Занзичтар ерөнхий сайдын засгийн газарт байгаль орчин энэ уур амьсгалын өөрчлөлтийн салбарыг удирдах ажилласан. Тэгээ COP-ийн бэлтгэлгээд Батбаатар сайд ус хариуцлагатай ажилласан. За намын даргын нэр дээр танаа иргэний зориг ногоо нам гэсэн альбан бланктай одоо бичиг ирсэн. Тэгээд дотооддоо бид асуудлаа бас шийдэх ёстой ухаал гэж би одоо үзэж байгаа. Яг үг гэхээр энэ дэлхийн цаг төрийн байдал биднээс үл шалтгаалan өөрчлөгдөж байна. Энэ тодорхойгүй байдал маш тодорхой болчихлоо. Тийм ч учраас бид нар дотооддоо энэ зөрчил үүсгээд байх биш. Хамтарч
энэ гадаад үүсэж байгаа хямралыг давж туулах хэрэгтэй. Ингэж иргэдээ энэ үнийн өсөлтөөс хамгаална. Тийм учраас энэ 5 нам эвсэлж тэр чигээрээ манаас өрг хүчинч тэр чигээрээ энэ ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэх энэ одоо бензин шатгуулын үнийн хөрөгдлөөс энэ дэлхийд дахинд үүсэж байгаа асуудлаас болж энэ ард түмний амьдралд энэ үнийн өсөлт бол маш өндөр тусан. Тэгээ үүнээс бид нар хоорондоо өрсөлдөх биш асуудалтай одоо өрсөлдөх ийм цаг байгаа юм. Тэгэхээр танаа нам дотооддоо бас ийм зөрчилтэй байхад бид цаашдаа бол дотоод асуудлаа энэ гадаад хямралыг давхад бас энэ бас бэрхшээлтэй. Тийм учраас нэг бодлогоор асуудлаа дотооддоо шийдээд ингээд одоо хамтраад явах нь зөв болов уу гэж би бол үзсэн. Тэгээд намын даргын хувьч тэр ерөнхий сайдын хувьч тэр энэ удаа бол шууд маргаашаас ажил эхэлж байгаа учраас хэд хоногч би ч бас ганцаараа бас үзэж тарлаа шүү дээ. Өнгөрсөн хугацаанд бас нэлээдгүй цаасан дээр суулаа ажиллаа төлөвлөлөө. Тэгэхээр нөгөө цаг бидний хүлээхгүй байна. Цаг бидний хүлээхгүй. Тэгэхээр дотооддоо нэг юм зөрчил үүсгээд байх тийм цаг байхгүй байна. Тэгэхээр намын доторх ийм нэгдлээ зогслоогоод ажилласаа гэж би хүсэж байна. За би ч гэсэн намын даргын хувьар дотоод үүсэж байгаа энэ зөрчил үйл ойлголцлыг шийдвэрлэх бол миний нэгдүгээр зорилт. Яагаад тэгэхээр гадагшаа хамт асуудал руу нүүр тулж авахд чинь энэ дотоод зөрчил бол маш төвөгтэй байна. Тэгээ үүнийг одоо ард түмэн хараад та нар одоо асуудалтай нүүр тултай нэг зөрчилд нэр маргаана зогсоолтой гэсэн ийм л зүйл хэлж байгаа. Тэгээ үүсгэн байгуулагч Санжаа Сүрэнгийн зориг бол одоо улс орны эрх ашигыг энэ тэргүүн тавья гэж одоо ингэж хэлсэн үг нь бий. Тийм учраас нэгт бол улс орныхоо эрх ашигыг тэргүй ээлжинд ирэмбэлнэ. Хоёрт бол намын эрх ашиг, гуравт бол тэр хувийн эрх ашиг шүү. Тийм учраас улс орныхоо эрх ашигыг нэгт тавьж хамтарч ажиллая гэж намуудад уриалж байна. За, хариултыг хэлж өгсөнд баярлалаа. Энийг бас ерөнхий сайдад Монгол Ардын намын даргад манай намын баланкийг ашиглах хэрэггүй итгээд хэрэгжилж болохгүй шүү дээ. Танаа намын баланкийг би ашиглаад үгүй бол хэнийг хүн ашиглаад надад ирэхэд би хариулаад иж бас болохгүй шүү дээ. Ашигласан юм а гэдгийг нь энд сууж байгаа Эр Батулд гэж итгээд уруугч хувийн ашиг сонирхол хөөцөлдөгч тендерийн 8 чинь энэ үний хийсэн ажил гэдгийг ойлгож байгаа. Энийг иргэний зориг ногоо намынхан итгэд тэмцэн сонгогчд бас мэдэж авах хэрэгтэй. Тийм болохоор хариулт өгсөнд баярлалаа. Ингээд COP17-г зохион байгуулахад 16 COP-оос 15 COP-ыг нь байгаль орчны сайд удирдсан байдгийн шүү. Хурал даргалагч ерөнхийлөгч. Энийг ингэж гадаад хэргийн сайд руу өгөх нь буруу шүү. Та сандаг учир сайдад өгж. Тэгээ Батбаатар сайд өнгөрсөн хугацаанд COP17-гийн бэлтгэл ажлын хүрээнд олон улсаас хөрөнгө оруулалт татах санхүүгийн дэмжлэг авах чиглэлээр бол санаачлагтай ажилласан. Олон талууд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэнд бол би баяртай байна. Энэ бол Батбаатар сайдын бас үр дүн. Тийм ч учраас үүнд одоо төрийн ажлын салгам чанарыг хадгалж сандаг очир гишүүн онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Тэгээ сандаг очир гишүүн бол бас хариуцлагатай салбарыг удирдна. Тэгэхээр Батбаатар сайдын эхлүүлсэн байгаа энэ ажлуудыг үр дүнд хүргэж энэ COP17 зохион байгуулахын сүлжилтөд тэмцэх энэ баг хурлыг бол 60,000 гаруй зоч төлөөлөгчд ирэх гэж байгаа томоохон хурал Монголд болох гэж байна. Тэгээ сандаг учир дарга бол нийслэлийн төлөөлөгч байсан, дүүргийн дарга байсан, аж ахуйч хүн. Тэгэхээр маргаашнаас одоо ажилтаа хандсан шаналл орох байх гэж итгэж байна. Тэгээ Батбаатар гишүүнээс бас сайн зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг хэлье.